За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд яг өнөөдрөөс эхлээд бүгдээрээ за InDesign гэдэг програмаа татаж авахаас эхлүүлээд тийм ээ компьютерт хэрхэн суулгах. За тэгээд тухайн InDesign гэдэг програмын маань өөрийнх нь системийн шаардлага гэж юу юу байна гэдэг талаар бүгдээрээ товчхон ярилцаад за тэгээд хичээлээ үзээд явъя. За тэгээд татаж аваад суулгасныхаа дараа дараагийн хичээлээс эхлээд бүгдээрээ яг InDesign програмтайгаа танилцаад за тэгээд явцын донд бүгдээрээ бас хэд хэдэн практик дадлага ажлуудыг хийгээд за тэгээд энэ хичээл маань үндсэндээ дуусах байгаа. Энэ хугацаанд хэдүүлээ бас жижигхэн резюм хэрхэн бэлтгэв тийм ээ. За мөн дээрэс нь брошюр хэрхэн бэлтгэв гэх мэтлэн иймэрхүү жижиг төслүүдийг бас бөөнөрөө хамтдаа хийгээд ингээд явнаа. Энэ хугацаанд та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. За бүгдээрээ програм компьютертаа татаж авъя. За татаж авахын тулд миний хувьд бол Get-in Topic гэдэг сайтыг ашигладаг байгаа. За тэгэхээр та бүхний тухайд гэх юм бол хэрвээ яг манай нөхцөлд бол ихэвчлэн тухайн програмуудыг крактаад ерөнхийдөө бол лицензгүйгээр ашигладаг гэсэн үг тийм. За иймэрхүү байдлаар ашигладаг. За дийлэнх хүмүүс бол бас худалдаж аваад ашигладаг байгаа. За бүгдээрээ ямар ч байсан InDesign гэдэг програмын прайсыг харъя тийм ээ. Үнийн за прайс нь яг хэдээр зарагдаж байна. За ерөнхийдөө бол сарын төлбөр нь бол $31 тий. Бараг $32 гэсэн үг тий. Худалдаж авахд бол бид нар худалдаж аваад лицензтэйгээр ашиглах гэсэн үг тий. За тэгэхээр энэ лицензтэйгээр ашиглахаар бид нарт сток онлайнд ашиглах сток гэдэг зүйлүүд бол сток гэдэг нэг үүлэн технологи дагалдаж ирдэг. Энэ маань болохоор юу гэхээр сток гэдэг нэг hard drive гэдэг ойлгочих болно тийм. Энэ drive дотор бид нар тухайн хийсэн материалуудаа хуулаад за тэгээд бие биентэйгээ шеэрлэж ашиглах ч гэдэг юм уу тийм. Яг ийм одоо график дизайнеруудын хоорондын харилцдаг ийм платформ гэж ойлгож болно. За тэгэхээр $31 чинь ойролцоогоор за юу гэдэг Монгол мөнгөөр бодохоор сарын төлбөрийн хэдүүлээ бодоод үзье л да. За $31-ыг өөрчлөх нь 2800 тийм ойролцоогоор за нэг сардаа 86,000 90,000 төгрөг төлнө гэсэн үг. Яг аль биесээр нь ашиглахад бол тийм ээ. За тэгэхээр томоохон компаниуд бол ерөөхдөө бол ингэж ашигладаг байгаа. За жилийн төлбөр нь $240 юм байна. За $40-ыг өөрчлөх нь 2840 жилийн төлбөр нь $672,000 төгрөг болж байна Монгол мөнгөөр тийм ээ. За гэх мэтлэн иймэрхүү үнэлгээтэй байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол бид нар ихэвчлэн крактцсан хөлбөрийг ашигладаг гэж хэлсэн тийм. Яг нь ирээдүйдийн сайжраад крактцсан хөлбөрийг бид нар ашиглахаа болох байх л та. Тэр болтол одоохондоо крактцсан хөлбөрийг ашиглаж байгаа тийм ээ. За ингээд цаашаа явъя. За тэгэхээр Get-in Topic гэдэг сайт руугаа ороод энэ search хэсэг дээр нь InDesign 2020 гэдэг хайлтыг хийн. За тэгээд Adobe InDesign 2020 pre-download гэдэг энэ руу ороод за тэгээд энэ дээр бүгдээрээ InDesign-ы тайлбар байна тийм. За энэ аппликейшнийг одоо юунд хэрэглэдэг тийм. Overview нь одоо юу хийхэд ашигладаг програм бэ гэдэг ерөнхий товч танилцуулга нь байж байна. За энэ дээр байж байна тийм. За тэгээд энд interface language гэдэг яг энэ програмын интерфейсийн хэл нь яг ямар хэлүүдээр байх боломжтой сонголтууд нь энэ дээр байж байна тийм. English, за Hungarian, Dutch, Danish, Spanish, Itali, Chinese, Хятадаар, за Хятадын үндэсний хэл, за Корей, Солонгосоор, Норвеги, Герман тийм, Польш, Португал, за Орос гэх мэтлэн тийм. Орос хэлтэй хүмүүс байх юм бол орсоор ашиглаж болно гэх мэтлэн тийм. Харамсалтай нь бол монгол хэл байхгүй энэ дээр тийм. За ийм байна. За features гэдэг ерөнхийдөө бол түрүүний бидний нэг ярьсан тийм брошюр хийж болдог тийм. Хөгжүүлэгчид яаж ашиглах вэ тэр талаар байна. За тэгэхээр хэдүүлээ яг system requirements-ийн ерөнхийдөө харъя. За яг энэ setup өөрийнх нь энэ InDesign гэдэг энэ татаж авч байгаа энэ файлын маань үндсэн техникийн мэдээлэл нь энэ дээр байж байна тийм. За нэм нь бол Adobe InDesign 2020 тийм. За өөрөө ISO өргөдөлттэй ийм файл байж байна. 999 МБ хэмжээтэй байх нь тийм. Татаж авах хэмжээ. За офлайнаар суулгадаг офлайн инсталлер байх нь тийм. Офлайн суулгацсан ийм хувилбар байх нь гэсэн үг тийм.
За тэгээд компьютерийн хувьд болохоор 64 битийн үзүүлэлттэй юм системийн үзүүлэлтийг шаардах нь. За тэгээд хамгийн сүүлийн одоо апдейт хийсэн, релиз гаргасан энэ огноо нь болохоор 2019 оны 11 сарын 13-нд гаргасан ийм хувилбар байна гэсэн үг. За System requirements гэдэг энэ бол одоо системийг суулгахад шаардлагатай одоо системийн нөөц бололцоо гэж ойлгоно тий. Нөөц бололцоо боломж гэж ойлгох юм уу та тий. За тэгэхээр operation system гэхээр бол үйлдвэрлэлийн систем нь бол Microsoft Windows 7-гийн 64 бит байж болно, 10-ын 64 бит байж болно гэж. За Service Pack 1 гормоор ажилладаг байна тий. За memory буюу Random Access Memory тий. Шуурхай санах хойны хувьд бол 4 GB Random Access Memory required буюу шаардлагатай гэж байна тий. Шаардлагатай тухайн компьютер. За hard disk-ний space буюу тий зай нь бол 3.6 GB free space буюу хоосон зай цаав шаардлагатай байна. За Intel Pentium 4 процессороос хойш үеийн процессорууд хэрэгтэй байна. За monitor resolution буюу дэлгэцийн resolution болохоор 1024-ийг харьцан 768 пикселээс илүү байх ёстой. Бүр илүү гоё одоо график дизайны чиглэлээр яг ашигладаг хүмүүс бол 1920-ыг харьцан 1080 харьцаатай пикселтэй өндөр нэгтрэлтэй дэлгэцийг ашиглах юм бол за тэгээд high DPI буюу high одоо дэлгэцийн нэгтрэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За видео картын хувьд бол 32 битийн видео картаас илүү дээш байх юм бол ерөнхийдөө бол энэ програмыг суулгах боломжтой байх нэ. За тэгээ бүгдээрээ энэ download 64 бит гэдэг энэ V2020 гэдэг. За пассвортын хувьд 1 2 3 гэсэн пассворттай байх нь тий. Энэ дээр энэ мэдээлэлүүд нэ чинь. За тэгээ татаж авъя. За татаж авах товчлуур даарснаар татагддаг байгаа. За дахиад нэг юм өөр линк руу дайрект хийгээд за тэгээд тэндээс нь бол бид нар татаж авах боломжтой. За миний хувьд гэх юм бол компьютер дээр энэ интернет download менежерийг суулгасан учраас ийм байдлаар татагдж гарч ирж байгаа. Хэрвээ ийм програм суулгаагүй бол та бүхнийхээ дэлгэцийн зүүн доод булан дээр татагдж гарч ирж байгаа нь харагдана. За start download гэдээ эхлүүлчихье. За та бүхнийх бол шууд татагдаад эхлэх байгаа. Хэрвээ ийм програм суулгаагүй бол гэсэн үг тийм ээ. За энэ програм нь юу гэдэг вэ гэхээр интернетээс аливаа зүйлийг татаж авахдаа бид нар өөрсдөө хянах юм боломжийг олгодог тий. За татаж авна, зогсоон, паузлан, стоплон тий. Гэх мэтлэн дараа нь дахиад үргэлжлүүлэн татах гэх мэтлийн ийм үйлдэлүүдийг гүйцэтгэдэг ийм програм байх нэ. За энэ програмын талаар ингээд товчхон танилцуулъя. Ер нь бол бидний гол хичээл маань бол энэ дизайн гэдэг програм байгаа. За тэгэхээр бид нар энэ дээр сая за энийг татчих хооронд нийлүүлээ ярилцсан. Энэ дээр сая энэ нөгөө system requirement гэдэг системийн яг боломж нөөц нь ямар байх шаардлагатай вэ гэдээ ярилцсан. Тэгэхээр трийг бид нар үйлдвэрлэлийн систем дээр яаж харах вэ гэхээр миний компьютерийн хувьд бол Windows 10 үйлдвэрлэлийн систем байгаа. За энийг яаж харах вэ гэхээр цонх товчлуур дараад WinVer гэж бичээд OK дарчин. Тэнгүүт Windows version гэдэг үгний товчлол. За тэгэхээр version 20 H2 OS build нь болохоор 19042 дахь удаагийн build гэдэг. Энэ бол Microsoft Corporation-ы одоо хамгийн сүүлд гаргасан юм хувилбар байгаа. Windows 10 үйлдвэрлэлийн системийн хамгийн сүүлийн хувилбар байх нь. За та нарын магадгүй 2019 ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд 2015 гэдэг ингээд янз янзын хувилбарууд байж байгаа. За тэгэхээр минийх бол 20 H2 гэдэг энэ хувилбар дээр ашиглаж байгаа гэдгийг болгоорой. За ингээд татагдж байна. За энэ хувилбараа ингээд харчихна. За мөн дээрэс нь эдгээр мэдээллийг хаанаас арах вэ гэхээр цонхныхоо товчон дээр баруун талын товчлуураа дараад энэ рүү ороод за эсвэл шууд эндээс system information гэдэг ингээд орчихно. За ингээм болвол бидний дэлгэрэнгүй мэдээлэл status руу ороод system information гэж бичээд гаргаад ирнэ. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл маань байж байна. За системийн төрөл type нь бол 64X тийм base PC. За тэгээд эндээс за installed physical memory гэдэг random access memory нь болохоор 8 GB-аар physical-аар за виртуал нь 920 GB-аар орж ирж байна тийм минийх. За гэх мэтлэн
За тэгээд энэ дээр процессорын загвар нь байж байна. За Core i5, Intel Core i5. За тэгээд 4-р үеийн CPU-тэй ийм компьютер байх нэ гэсэн үг. За hardware resource. За эндээс ингээ меморигоо ингээ тусад нь ингээ ороод харж болдог тийм ээ. Motherboard нь хэдийг ашиглаж байгаа, юуг ашиглаж байгаа, network. За жишээ нь дисплей мэдээлэл байж байна тийм. Дисплей маань бол AMD Radeon HD 9000 гэдэг ийм дисплей график карттай 1366 харьцан 768 60 Гц. За тэгээ 32 битийн ийм дэлгэц байна. За тэгэхээр энэ маань бол 32 битийн видео карт хэрэгтэй гэстэй. За тэгээд энэс 1024 харьцан 768-аас бол арай том ийм дэлгэц байгаа. Гэх мэтлээ. За эдгээр мэдээллүүдээ ингээд харчих болох нэ. Тэгэхээр таны компьютер суух нь уу, за суухгүй юу гэх мэтлээ. За энэ system requirements-ыг яагаад ингээд заавал шаардлагатай гэдэг нь гэхээр эдгээрийн яг энэ шаардлагыг хангахгүй бол тухайн програм маань өөрөө тухайн компьютер дээр ажиллахгүй гацах ч юм уу тийм иймэрхүү асуудлууд үүсдэг байгаа. Тэгэхээр бид нар system requirements-ыг нь бол сайн харж сурах хэрэгтэй байгаамаа. За тэгээд тавьж байгаа програмаа харъя. За нэлээд удахаар багш байна. Тэгэхээр бичлэгээ төр зогсоогоод татаж дуусныхын дараа та бүхэнд хэрхэн суулгах талаар хичээлээ үргэлжлүүлэн орё. За програмаа бүгдээрээ татаж аваад дууссан болвол за програм компьютер дээр нэг иймэрхүү байдалтай ISO төрлийн файлаар харагдана. За энэ ISO төрлийн ийм програм суулгаагүй бол таныхаа ийм цагаан өнгөтэй зүгээр ямар ч тийм файлын тэмдэглгээгүй зүгээр ийм цагаан өнгөтэй тэгээ ардталтаа ISO файл гэсэн иймэрхүү тайптайгаар ингээ хадгалагдсан байх болно. За тэгэхээр минийх дээр WinRAR за эсвэл Ultra ISO гэдэг хоёр програм хоёулаа суудсан байгаа учраас би алингорын задлсан болно. Та бүхэн хэрвээ WinRAR суудсан байгаа бол баруун талын төвчлөрөө дараад Extract to гэж задлах юм бол яг энэ дотор шууд задраад үүсэх байгаа. Файл болоод фолдер болоод үүсэх байгаа. За миний хувьд ISO задлагч файл суудсан учраас Mount to Drive гэдэг Ultra ISO руу ороод Mount хийчихээр за энэ маань бол компьютер дээр за яг ингээд ийм шинэ CD drive дотор задарсан юм шиг байдлаар ингээ виртуал байдлаар харагддаг байгаа. За үүнийг задлчаад за тэгээд дээрэс нь бүгдээрээ интернетэд заавал салгах хэрэгтэй. Open Network баруун талын товчлуур дээр дараад Open Network. За тэгээд Advanced Network Settings гэсэн энэ хэсгээс Change Adapter Options. За энэ дээрээс энэ интернетээ disable болгочихно. Disable гэх юм бол энэ интернетэд нь холбогдоогүй заана. За тэгэнгүүт бүгдээрээ энэ дээрээс Windows Security гэдэг. За зарим Windows Security-нууд байхгүй зөвхөн вирусны програм суулгасан байх юм бол тухайн вирусны програма бүгдээрээ XCT ч юм уу эсвэл блоклож хаах хэрэгтэй. Тэгж жагаад програмаа суулгах хэрэгтэй шүү. Бид нар яагаад гэвэл энийг cracked-сэн хувилбараар ашиглах гэж байгаа учраас ийм тодорхой шаардлагуудыг биелүүлэх шаардлагатай. За тэгээ Windows Security руу ороод Virus Threat Protection гэдэг дээр дарж ороод энэ Manage Settings гэдэг рүү ороод энэ унтраач Real-Time Protection унтраана. За Cloud Protection бас унтраагаад Dismiss болгоно. За мөн Sample Submission-ыг бас унтраана. За ингээд ерөөхдөө болчихж байгаа. За тэгээ бүгдээрээ Apply гэж дарна. За Yes. За тэгээд програмын маань гарч ирэх байдал нэг иймэрхүү байдалтай. За install товчийг дарахаар за уншаад яг одоо үндсэн суух фолдеруудаа default location гэж зааж байна. За энэ location-ы default location маань болохоор үндсэн програм C disk-ийн дотор байрлах програм файлс руу default-аар зааж өгдөг байгаа. За тэгээд language-ийн хэлбэрээр нь continue дарчна. За тэгээд энэ маань хэсэг хугацаанд бас уншаад програмаа суух байгаа. За тэгэхээр энэ маань нэг удахгүй байх гэж найдаж байна. За 24% та явж байна. За ерөөхдөө ингэж сууж байгаа төрөл тохиолдолд бол энэ маань програм маань бол тухайн таны компьютер дээр энэ Adobe InDesign шаардлагатай бүх одоо assets-ууд те нөгөө
шаардлагатай тэр одоо DL файлууд, системийн файлууд, за тэгээд гүйцэтгэгч тэр функцүүдийг бүгдийг ингээд суулгаж байдаг байгаа. За ер нь хэдүүлээ энийг уншиж дуусныхан дараа эргээд уулзъя. Энэ хугацаанд би төр паузлчих. За ерөнхийдөө програмаа сууж дуусаад за иймэрхүү байдалтай шууд ажиллуулах уу гэж асууж байна. Бид нар launch товчонд дарчих хэрэгтэй. За ингээд програмаа нэгтгэхэд бэлэн болж байна. За одоо бүгдээрээ програмаа уншаад нэгж явах оронд за энэс real time protection хаагаад буцаагаад ингээд идэвхжүүлээд за тэгээд мөн интернет холболтоо одоо бас нээчих болно. За иймэрхүү байдлаар интернет холболтоо нээчихнэ. За тэгээ бүгдийг ингээ хаачнаа. Энэ статус энтрэ хаагаад за тэгээ програмаа ажиллаж байна. За анхны удаа нэгдэж байгаа учраас бас тодорхой системийн файлуудыг шаардлагатай файлуудыг унших шаардлагатай болно. Тэгээд энэ дээр бас тодорхой хэмжээний цаг зарцуулагддаг байгаа. За програмаа нэгдэж байна. За loading shortcuts за ингээд ерөөхдөө програмаа нэгдэж байна. За анхны удаа нэгж байгаа учраас жоохон ачаална гэж хэлсэн. Тэгэхээр та бүхэн маань бас нөгөө компьютер дээр жоохон удаа тавиад битгий гахаараа. Эхний удаа бол жоохон ачаалж нэгдэнэ. За тэгээд мэдээж нөгөө нэг system requirements гэдэг бидний түрүү ярьсан тэр requirements-ийн дагуу компьютерийн хүчин чадалт үзүүлэлтүүд нь бас тодорхой хэмжээнд шаардлага хангасан байх ёстой. За тэгээд мэдээж graphic design-ийн чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллах шаардлагатай бол компьютерийн үзүүлэлт бол мэдээж бас гоё сайн байх хэрэгтэй. Тэгжээж таны ажлын үзүүлэлт үр дүн бас тухайн таны тоног төхөөрөмжөөс шалтгаалж бас гардаг. Салшгүй холбоотой юм учраас компьютероос та бүхэн маань сайжруулах хэрэгтэй. За ингээд бид нар програмаа амжилттай суулгалаа. За буутыг харъя те. За ингээд ерөнхий тайлбарууд нь байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийн хичээлээр Adobe InDesign програмыг компьютерт хэрхэн татаж авах уу, хэрхэн суулгах уу. За тэгээд InDesign програмыг компьютерт суулгахад шаардлагатай system requirements буюу системийн одоо боломж нөөц нь ямар байх шаардлагатай юм гэдэг талаар ярилцлаа. За мөн дээрэс нь Adobe InDesign гэдэг програм маань өөрөө төлбөртэй програм, төлбөртэйгээр нь худалдаж авахд хэдэн төгрөгийн үнэтэй байдгүй. За Монголын нөхцөлд хэрхэн крактаж ашиглах уу гэх мэтлэн иймэрхүү ерөнхий мэдлгүүдийг хүлээ үзлээ. Дараагийн хичээлээс эхлээд бүгдээрээ яг детальчлаад InDesign програмынхаа цэцнүүдийг үзээд за тэгээд хэд хэдэн төслүүдийг хийж үзээд явах болно. Анхаарлаа татсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.